Jenny-гийн өмссөн энэ өмдийг авсан байгаа. Тэгээд ер нь бол айгу яг ийм өмд амар их хайсны үндсэн дээр би энийг болохоор зараагаас авсан байхгүй. Тэгээд ганц ч удаа өмсөхгүй. Сайн байцгаана уу? 2024 оноо мэдээж 2025 оноо өгтөн авахд хэдхэн оноо үлдсэн байна. За энэ жил болохоор надад маш сонирхолтой олон зүйлүүд тохиолдсон. Тэр дундаас болохоор YouTube-ээ хийсэн Солонгосын алдартай жүжигчид болон Монголынхаа алдартай жүжигчидтэй хамтран кино уран бүтээлд оролцсон байгаа. Энэ мэтлэн сонирхолтой олон зүйлүүд тохиолдсон учраас та бүхэнтэйгээ 2024 оноо үдэн сонирхолтой асуултнуудаар уулзахаар шийдлээ. За би Солонгост болохоор энэ аппликейшнийг ашиглаад дуугаа хэмжлэн сонсдог байгаа. Энэ жил болохоор G-Dragon-ы Power гэдэг дуу маш их гүн орсон байгаа. Яагаад вэ гэвэл би болохоор UKids гэж Солонгосын асуулт хариулт өөрийнхөө талаар ярьдаг асуулт хариултын нэвтрүүлэг байдаг байхгүй. Тэрийг ер нь хэмжлэн үздэг, сонирхолтой, гой хүмүүс оролцдог. Тэгсэн чинь энэ удаа болохоор G-Dragon-ы орсон дугаарыг үзсэн чинь тэр хүний үүх түүх, яаж энэ хүртэл ирсэн, тэгээ урлагийн хүний хувьд маш бахархалтай мундаг байсан. Тэгээд бас яг тэр нэвтрүүлгийн дараагаас болохоор G-Dragon өөр нэвтрүүлэгт ороод өөрийнхөө түүхийг илүү яриа. Тэгээд Big Bang-ийн бас гишүүдтэйгээ цуг YouTube-д оролцсон байгаа. Тэд нэрийг нь илүү үзээ тэр хүний талаар илүү их мэдсэн учраас энэ дуу надад илүү их эрт хүч өгөөд бас G-Dragon ч гэсэн эргэн эрэлтээ хийсэн шүү дээ. Тийм болохоор энэ дууг ер нь хөвчлэн сонссон. Яг артист нь таалагдсан учраас энэ дуу илүү орсон байхаа гэж бодож байна. Эндээс яаж үзлээ? Төрийн эргэлт хийсэн штэ тэр нь надад амар одоо солонгосууд ард түмний амар хайрладаг ард түмнээ гэл ингээд амар ханддаг мөртлөө гинт төрийн эргэлт хийгээд сөүлд бүр ингээд танк орж ирээд цэргүүд бэлтгэл хийгээд нөгөө бэлтгэл хийжсэн цэргүүд хүртэл ачигдаад ирсэн байгаа. Тэр үйл явдал надад амар гинтэмс одоо яана яг юу болох юм болоо чихнээсээ яг ингээд яах юм бол гэд өөрийн 5 цаг өнгөрөөд би яг босцсон байсан. Тэгээд тэр талаар мэдээлэлүүд тайгаад яг ухаад үзсэн чинь нээвэр дээр яг бичлэгүүд орсон. Тэнгүүтээ яг солонгосын вон ч гэсэн жоохон буугаад доллар үнд ороод хувьцаа бас буугаад солонгосын ер нь бол маш том үйл явдлыг шийдсэн шүн байсан. Тэгээ надад гадаад хүнтэй тийм болохоор яг солонгостэй гим юм болно гэдэг маш сонирхолтой юу хэцүү байсан гэх юм. Зүү асуудал болохоор төгсөөд би Солонгост энэ мэргэжлээрээ ажиллаж чадах болов уу? Солонгос хүүхдүүдэд өрсөлдөж чадах болов уу гэдэг асуудал надад маш хэцүү байгаа. Гэхдээ өөр мэргэжлийн хүүхдүүд ч гэсэн яг төгсгөө тулаад ирвэл би яг хаана ажиллах уу, юу хийх үү? Ялангуяа энэ Солонгост болохоор ажлын байр гэдэг чинь маш одоо тийм өрсөлдөөнтэй, ийм олон хүн амтай газар те. Яанда гэж. Тэгээд энэ асуудал надад маш их хэцүү байгаа. Тэгээд надад зөвхөн энэ хэцүү байгаа юм биш. Манай ангийнхан ч гэсэн би яг ингээд ангийнхныгаа харуул манай ангийнхан гэсэн одоо яг яах вэ? Би дахиад дугууланд явъя. Эсвэл дахиад магистр сурыг, аудишнд ороод үзье. Болохгүй бол ингээ маш олон асуудал болохоор сэтгэл зүйн хүчлэлт хүртэл автаж байгаа. Тэгээд энэнтэй зэрэгцээд болохоор манай багш нар та нар болохоор яг бүдүүн байна. Эсвэл ингээд турах хэрэгтэй байна. Дахиад дугууланд яв ийм байна. Энэ юм чин дутуу байна, тийм юм чин дутуу байна гэж биднээс ерөнхийдөө төгс зүйлийг хайгаад. Гэтэ яг төгс зүйл биш яг солонгосын жүжигчний мэргэжлээр төгсөж байгаа хүмүүс ерөнхийдөө яг тийм байж л амжилтанд хүрж байгаа болохоор бид нэр тэгж хандж байгаа л да. Гэтэ эсэргээрээ бид нар болохоор тэр нь яна би нэг талдаа би ч тийм юм байна да, ийм юм байна да гэсэн бодлогод их төрж байгаа. Гэтэ зүгээр юм. Тэ би чадна. За 25 он ямар ч байсан өөрийнхөө мэргэжлээр ажиллаад олон кино тоглоно гэж бодож байна. Манай ажиллахаараа Солонгост энэ жил хамгийн анх удаа ирж үзсэн байгаа. Тэгээд яг онгоцны буудлын дээр 3 цагийн өмнө очиод ээжигээ хүлээж исэн чинь ээжигээ ингээ хүлээж исэн чинь ээж маань яг ингээл гараал ирж исэн аахгүй юу. Яг ингээл гараал алхаал ирж исэн чинь яг ингээл намайг хараад амир гинт гүгээд гинт яг ингээл амар хурдан чамдамаж ирсэн гүүж ирээл чамдамаж ирсэн яг гүүж ирээд тэгэл би ч гэсэн яг ингээл өөдөөс нь халахаад уйлахгүй шүү гэлээ ингээл эргэж хараад тэгэл яг явж байгаад битээр яг 2-3 хоногийн дараа ярилцсан чинь манай ээж бас яг ингээл юу бас тэр үед яг юу бас мэдгүй ямар ч гэсэн охинтойгоо уулзаад өөрөө уйлахгүй шүү гэж бас яг тэр үедээ бодож байсан. Битээр яг хоёулаа хоёр тал руу за уйлж болохгүй шүү гэдэг амар хичээгээд гарсан байсан. Тэр үед болохоор яг кино шиг тэгж өнгөрд юм байл аз жаргалтай мөчүүд яг юу болж байгааг нь мэддэгдэхгүй дараа нь яг ингээд тодорхой бодох гэсэн чинь ямар ч хийсэн уулзаад ээж гарч ирж исэн санагдаад өөр юм ерөөсөө санагдахгүй байсан.
За би халуун ногоотой олон дэх дуртай болохоор маратон тэгээд явдаг догбуги гэж солонгос алдартай догбугны газар байгаа. Тэднийг бол ерөнхийдөө хөвчлэн идчихсэн. Гэхдээ яг ганцыг сонгоо гэж тэгвэл болроо их жоохон хийж гисэн. Баянштай цаг сонгоно. Яагаад сонгож байгаа вэ гэж тэгвэл ер нь бол их нутгаас санана бас Монгол хоолой ч гэсэн санана штэ. Тэр үед болроо ихч маань хоолоо яг өөрийнхөө гараар хийгээд гэртээ ураад яг оцсон чинь зөвхөн баянштай цай бэлдсэн биш. Яг хавиргатай баянштай цай. Тэгээд хайлмаг хажууд нь бэлдсэн, гамбар хүртэл хайрцсан яг нэг тийм Монголтой очсон юм шиг мэдрэмж аваад би нь бол ээжтэйгээ тэгэж галтгоондоо хоолоо хийж байхдаа маш их ярилцдаг байхгүй юу. Тэгээд тэр мэдрэмжийг яг ээжтэйгээ ярилцж байгаа юм шиг бас өөрийнхөө асуухыг хүссэн асуултаа асуугаад ярилцаад хоололсон нь надад маш сэтгэлд гүн тод үлдсэн байгаа. Гүн үлдсэн байгаа. Тэгээд дахиад бас тэр хоолоо хийж өгнө гэж найдаж чинь. Өсрөгч. За энэ болохоор би Чонгёны гэдэг киног ер нь бол яг анги болгоныг нь хүлээгээд 7 хоног болго. Ер нь бол нэмсэн гарсныхан дараа бүүнөр үздэг штэ. Тэгхгүйгээр 7 хоног болгон хүлээж уйлаад дуулаад инээгээд ер нь бол маш сонирхолтой үзсэн байгаа. Энэ киног үзэж амжааг бол бүгдээрээ үзээрэй. Энэ кинонд тоглохын тулд Ким Тэрэ гэдэг жүжигчин маань 3 жилийн турш бэлтгэл сургалт хийсэн дууны. Тэгээд бас нэг тэрэн дээр юм тийм аялга ашигладаг байхгүй. Тэр нутагтаа очиод 1 жил амьдарсан гэсэн. Тэгээ босож жүжигчт нь бас жилээс ер нь бол 2 жилийн хооронд дууны бэлтгэл хийж энэ киног бүтсэн байгаа. Тэгээд энэ болохоор Солонгосын хамгийн анхны эмэгтэйчүүдийн одоо театр юм уу? Дууд театр үүсчихсэн түүхээс бас улбаалan бүтээсэн кино болохоор надад бүр сонирхолтойсэн жүжигчний мэргэжилтэй маань хамтраад кино гэ тэгвэл сая нөгөө нэг одоо ерөнхийлөгчийн төрийн эргэлтээс болоод би Сөүрэ Пум буюу Сөүлийн хавар гэдэг кино болохоор бүр хайж зорин үзсэн байгаа. Тэгээд жүжигчтэн ч гэсэн маш том гайхалтай уран бүтээлчд тоглосон. Тэгээд тэрэн дээр болохоор яг Солонгост юу болох ч юм бэ? Урд нь яг юу болж исэн бэ? Тэр давтагдвал яах юм бэ гэдгийг яг ил тод ер нь харуулсан. Яг бодит түүхээсээ сэтгэлэн бүтээсэн кино байсан болохоор надад маш сонирхолтой байсан. Би яг ингээд давгүй байсан болохоор ерөөсөө ингээд Солонгосоос гарч бол ерөөсөө аялаагүй. Тэгээд кино зургийн авалтын үеэр нэг бусаа явсан. Тэгээд Сөүл дотроо болохоор би яг завтай үедээ толгоогоо сэргэнгээ сонсогдсон очих дуртай. Яагаад вэ гэвэл тэгвэл тэнд болохоор миний ихэвчлэн хувцас авдаг, мөшинсаа байдаг. Бас ингээд олон гой кафенууд бас байдаг байгаа. Бас ер нь бол хүмүүс нь яг ингээд гой хувцалцсан. Мэдрэмж нь гоё дулаахан тэгээд өнгөнгийн гэрэлтэй яг ингээд гудмаар налахад бас гоё мэдрэмж төрдөг. Тэгээд сонсогдсон үзээг бол сонсогдсон очиж үзээрэй гэж зөвлөмөр. За зөндөө олон хүн байгаа ч гэсэн энэ хоёр найздаа сургуулаа төгсөж байгаатай холбоотой ч юм уу маш их баярлж байгаагаа хэлмээр байна. Тэгээд яг ингээд Солонгос байгаа. Соёо тэгээд Чеён гэдэг яг манай ангийн хоёр хүүхэд тахгүй юу. Жүжигчний мэргэжлээ ер нь бол суралцгаад нэг ангид байгаа ч гэсэн хоорондоо амар өсөлтөөнтэй. За энэ ингэчгүүдээ тэр тэгчгүүдээ яг нэг уран бүтээлд орчоод энэ яагаад ингээд сонгогдчихж байгаа юм гээд хичээлийнхаа яг үлгэлийн төгсгөлийн шалгалт болгон дээр нь бол бид нэр аудишнд ороод сонгогдсон хүүхэд тэр жүжигтэй ордог. Эсвэл зүгээр хичээлийн нэг даалгавар дээр хичээлийн цаг дээр ч гэсэн хамтарч юмаа ихэд ер нь бол мэдээж хин ч гэсэн гайгүй сайн хүүхдтэй хийхийг бодож штэ. Байнгын өрсөлдөөнтэй байдаг. Ер нь сургууль дээр очиод за яана заримдаа бүр очмооргүй өдрүүд ч гэсэн байсан. Тэр өдрүүдэд минь хамт байж өгсөн. Тэгээд яг Солонгос хүн биш Монгол хүн болохоор солонгосчуудын зарим нэг одоо манай монголчуудын хэрэгэлдэг зүйцдэг ч юм уу эсвэл бидний ашигладаг одоо гадаад хүмүүс мэдгүйгэж тиймгүй юм ашиглаа ярихад эсвэл зүү юм дээр тулгархад надад тусалдаг. Мэдгүй юмаа гарвал ерөнхийдөө лавлаж асуух ч юм уу эсвэл надад бас яг хамтрагч болж жүжиглж өгөх. Тэгээд маш олон зүйл дээр Солонгосын амьдрал маань ялангуяа их сургуулийн маань амьдрал тусаасан баярлалаа. Хайртай шүү. Би бол нэг ингээд хичээлээ амраад Японд руу аяллаараа явж очижсэн аахгүй юу. Тэгээд Женигийн нэг одоо юм пост байгаа энд үзүүлэх баг. Женигийн өмссөн энэ өмдийг авсан байгаа. Тэгээд ер нь бол айгу яг ийм өмд амар их хайсны үндсэн дээр би нэг болохоор зараагаас авсан байхгүй. Тэгээд ганц ч удаа өмсөхгүй. Яагаад вэ гэдгсэн чинь би яг саяхан аваад зараа дээр очиод яг өмсөд үзэн чинь надад таарах ярьцмаар нь байхгүй. Тэгээд би хамгийн жижиг ярьцмаарыг нь болохоор онлайнаар захиалаад авсан байгаа. Тэгээд онлайнаар захиалаад авсан чинь яг өмсгсөн чинь өвөл болсон. Тэгээд өвөл болчингууд би яг нэг хувцсан дээр ингээд тохирохгүй. Тэгээд за би одоо энийг дараа хавар өмсөе гэхээр чи хаврын өнгө чинь нэг тийм цагаан ягаа
нэг арай өөр өнгөнүүд идэв штэ. Хавар зөхгүй болов гэд тэгээд бас яг энэ чинь нөгөө нэг дуулирлын чанартай од олж исэн зүйл гэх юм уу. Тэгэхээр яг хавар биендээ өмсөж чадах болов хайж яж байгаад олсон боловч ерөнхийдөө өмсөх боломжгүй болсон хувцас иймэрхүү хувцас гэдэг гэрт нэг хитэд байна. Эмэгтэйчүүд яг л адилхан байх. Тэр бүх биш аа. Ер нь бол зөндөө юм авсан л байхаа. Тэгээ ерөнхийдөө бол одоо яг өмсөж байгаа юм уу? Маш сайн хэрэгжилж байгаагаар гэвэл би яг нэг болтой авсан байхгүй юу? Тэр маань надад маш их таалагдсан. Гэтэ байнга хэрэгэлдэг зүйлээ тэгвэл би яг нэг биеийн тамирынхаа хар өмдөд хэлнэ. За та бүхэнд харуулъя. Зүгээр л энэ биеийн тамирын хар өмд. Гэтэ ингээд доотлол нь юм тарпизм байхгүй юу? Тэгээд дотор тал нь юм зөөлхөн дулаахан. Тэгээд энийг болохоор манайх жүжигчний анги штэ. Жүжигний бэлтгэл маш их хийн. Тэгээд эвтэйхэн өглөө гараад яг орой очиход амархан тэгсэн мөртлөө ямар ч өнгийн хувцас дээдлэх нь юу ч өмссөн цогтог. Энэ болохоор би Тофтенээс авч ирсэн байна. Тэгээд энэ болохоор надад маш их таалагддаг. Тэгээ 2024 онд анх олж мэдээд одоо надад 3 ширхэг байгаа. MacBook авсан байгаа. Юу. Ер нь бол 2-3 сарынхаа мөнгийг хураан байж MacBook-тэй болсон. Ягаад гэвэл нэг iPhone хэрэглэдэг учраас маш хэлбэр амархан байсан. Хоорондоо ер нь л юм солилцоод явах амартай хэрэглэхэд бас хэлбэр авсаархан минимал. Одоо ер нь миний таалагддаг дагуу. Тэгээд MacBook-ээс хэлсэн байна. Сая 500 600 мянган вон авсан. За ингээд нүүр бүлгийн бүтээгдэхүүнүүдэд та бүхэнд танилцуулъя. Та бүхэн ч гэсэн хэрэглэж үзээсэй гэж бодоод ямар ч конго байхгүй шүү. Ямар ч стар сурталчилгаа байхгүй. Тэгээ эхнийх нь болохоор энэ нарны тос байгаа. За энийг болохоор Солонгосын SN-ээр. Энийг болохоор би яг анх хэрэглэж үзснээсээ ахуулаад одоо яг өглөө дуусаад ингээд дууссан байгаа 4 хайрцаг яг юм 4 удаа хэрэглэсэн. 4 хайрцаг. Яагаад вэ гэдэгвэл энэ бас нөгөө усан суурьтай нэг юм тослог мэдрэмж өгөхгүй. Тэгээ дээрэс нь цагаан одоо юм тоноптэй юм нарны тоснууд тийм биш. Ингээд бүх кремээр тогтохоор усан суурьтай маш гоё хөнгөн мэдрэмж өгөхөр нарны тос байгаа. За эхнийх нь энэ дараагийнх нь болохоор маскара байгаа. За энийг болохоор миний нүд нөгөө нэг солонгосын чиглэг уур амьсгалтай бас дээрээс нь миний нүдний ингээд бодог амар хурдан буугаад байдаг байхгүй. Одоо болохоор би ерөөсөө юу яагааг байгаа. Сомосны хийм ч юм уу эсвэл сомос хийлгээгүй, сомос наагаачгүй байгаа. Тэгээ зүгээр энэ маскараараа хэрэгэлсэн. Солонгост бас Оливион гэдэг болохоор нэг нэмэр бичигдсэн юм лээ. Оливионд ажилладаг Солонгос найзынхаа санал болгосноор авсан. Дараагийнх нь болохоор за энэ болохоор шүдний оо байгаа. Тэгээд энэ шүдний оог мэдснээс хойш өөр шүдний оог юусоо хэрэглэхгүй. Яагаад гэвэл эхлээд яг хэрэглэхэд нэг тийм амар шууд ингээд нэг тийм ийм ягаан өнгөтэй байхгүй юу? Ийм ягаан өнгөтэй. Эхлээд хэрэглэхэд нэг тийм амар сонин им шиг амттай. Тэгсэн мэт яг хэрэглэх тусам яг энэндээ донтно гэдэг шиг өөр шүдний оог хэрэглэхээр юусоо тийм гоё болох байгаа юм шиг санагдаад. Тэгээд шүдний эрүүл мэндэд бас амар сайн гэсэн. Солонгос хүмүүс нь өөрсдөө бас амар сайн хэрэглэдэг. Номигийн мист байгаа. Энэ л болохоор би зөвхөн мистийг нь авчихсан байхгүй юу? Эний болохоор би яг комоор нь хэрэгэлдэг. Ямар ч ярьсны хүнд хэрэглэхэд тохиромжтой. Өсвөр насныхаа хэрэглээ жоохон батгшилтай хүмүүс хэрэглэл бүр илүү тохирог төрлөмж гэсэн байдаг. Энэ болохоор яг энгийн ярьстай. Би яг энгийн хэрэглэдэг байхгүй юу? Яг юугаараа давуу талтай вэ гэвэл тослог хит тослогчгүй бас хит хуурашгүй. Өглөө босоод ирэхэд нэг тийм зөөлхөн юм хүүхдээ ярьж болтож юм шиг мэдрэж төрдөг. Тийм болохоор хэрэглэдэг дуртай. За тэр болохоор яг би бас ингэ авчирсан байгаа. Энийг болохоор би яг санамсаргүй байж агаад байхтай нэг удаа хэрэглээд аваад үзье гэдээ аваад хэрэглэхгүй. Солонгост ингээд хямдхан мөртлөө хэрэгжилж болох хуажан бүм гэдэг ерөөдөө хүмүүс ингээд амар сурчлаад байсан. Тэгээд энэ болохоор Daiso-гоос гарсан бүтээгдэхүүн. Тэгээд би болохоор анх Солонгост ирэхдээ Daiso-гийн нэг маск авч хэрэглэсэн чинь ингээд нүүр ингээд амар цахнаа. Тэрнээс ч би ерөөсөө Daiso-гоос гойсохны бүтээгдэхүүн ерөөсөө аваагүй. Гэтэ яг за энийг яг зүгээр хэрэглээд үзье. Ингээд сүүдэр юм чинь ингээд аваад хэрэглээд үзсэн чинь би өнөө ихэнхдээ Oливионгоос тэр брендинг ингээд юу нөс сүдрүүд авч хэрэглэдэг байхгүй юу. Тэгсэн мөртлөө тэднэр нь болохоор 20,000 вон, 18,000 вон үнэтэй. Тэгсэн чинь энэ болохоор 5,000 вон үнэтэй мөртлөө ингээд хэрэглээд хоёр талдаа хэрэглээд үзвэл яг адилхан мэдрэгддэг гэх юм уу. Тэгээд яг бүр үнэтэй брендийнхийг бодвол тийм ч гэсэн энгийн хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Сүдэр та бүхэндээ санал болгож байна.
Мэдээж би Солонгост одоо их сургуулаа төгсөж байгаа. Энэ хүртэл хичээсэн маш сайн байлаа. Сургуулаа ингэж давсан. Ерөнхийдөө бол гадаадд сурна гэдэг хэцүү. Бас дээрээс нь жүжигчний мэргэжлэр сурна гэдэг бүр хэцүү шттэ. Өөрийгөө тэгээ бүр ингэ багтаад тахгүй. За ямар ч байсан сайн байлаа. Юунаа. Амжилт дараа жил тэрний дараа жил бүр илүү бүр сайн байгаарай. Маш их хичээлээ. 4 жилийн туршид бол ийм үзэд сурсан байх. Тэгээд одоо тэрийг хэрэгжүүлээд урагшаага гэж хэлээ тааварт. Хэцүү эсвэл харамсалтай гэж яг мэрэгжил рүү орчод байгаа байхгүй юу. Тэгээд яг нэгдүгээр курсээс авахуулаад бүр хичээхгүй яваа. Бүр илүү одоо ингээд тайт барих ч юм уу эсвэл тэ жүжиглэлтэндээ бүр илүү анхаарахгүй яваа. Тэгсэн бол би одоо илүү олон боломж надад нээгдэх байсан да. Гэхдээ энэ одоо миний харамсал хүн бол одоо манай ангийнхан ч гэсэн бүгдэнд жүжигчний мэрэгжлийнхэнд ирдэг баха гэж бодож байна. Тэгэхээр харамсахгүй урагшаага алхана. 2025 онд би яг өөрийнхөө сургуулаа төгсөж чинь өөрийнхөө мэрэгчлэр амжилттай кино болон олон ангид кинонд тогломоор байгаа. Тэгээд үзэгчдийнхээ өмнө амлахад 2025 онд багтаад Монголдо эсвэл Солонгосдо олон ангид драма олон ангид кино тоглоно гэдгийг амлаж байна. Бас YouTube-ээ илүү сонирхолтойгоор олон дугаар хийх болно. За 2024 оноо надтай зүг тодорхойлсон гэж хэлтэй байна. Миний хувьд болохоор 2024 он ингээд өнгөрсөн байна. Та бүхэн маань бас яасан бэ? Өөрийгөө тодорхойлсон байх. 2025 онд илүү их бүтээсэн амжилтаар дүүрэн жил байх болтугай. Та бүхэн маань YouTube-ээс маань юу үзхийг хүсэж үзхийг хүссэн контентоо комент хэсэгт үлдээж өгөөрэй. Тэгээд 2024 онд манай суугийг даасанд маш их баярлалаа. 2025 онд ч гэсэн хамтдаа цуг байцгаая илүү олуулаа болоод баяртай.